Монгол нааданд бас нэгэн чухал зүйл байдаг нь яа харахгүй шагаан харваа байгаа. За шагаан харваа бол сүүлийн үед Англид төдийгүй Европод маш их төгөн дэлгэрч байгаа. Энэ Монголын соёлын нэгэн чухал хэсэг байгаа. Тэр үйл ажиллагааг одоо гар бие сэтгэл чулуудан одоо орж дэлгэрүүлж байгаа нэгэн чухал хүнтэй та бүхнийг уулзуулах гэж байна. Их Британидхаа Монголын шагаан харвааны холбооны дарга маш бат ахыг та бүхэндээ маш баяр ахыг танилцуулж байна. За сайхан нааж гинөө та. Сайхан нааж гинөө, сайхан наацгаана уу. Сайхан нааж гинөө. За энэ жилийн шагаан харваа хэр сайхан болвоо? За ер нь шагаан харваа өөрөө сая хэллээ. Ер нь зөвхөн Британд гэхгүй ерөөсөө Европт их сайхан өргөн дэлгэрч байна. Угаасаа Монгол оронд маань одоо ер нь бол энэ ардчлалын дараагаас бол маш их өргөн дэлгэрсэн. За Европт одоо Европын бүх орноос одоо шагаан шир тоглож байна. Одоо бид нар бол ойрхон хүртэл тэмцээнд яваад ирлээ. За энэ жилийн манай Британий наадам бол онцгой сайхан болоо. Яагаад тэгэхээр эн чинь 4 баг бол тоглолоо. Зөвхөн нодинхон гэхэл одоо энэ 2 баг бүрдэж өгөхгүй одоо ингээд нэг 2 баг гэдэг чинь яг бид нар нэг 5 тоотой гэж ярьж байгаа юм л да. 5-аас 6 хүнтэй нэг ингээд 2 баг бүрдүүлэх гэж нэлээд асуудал болж ирсэн. Энэ жил 4 баг тоглоод одоо манай Манчестер хотоос 2 баг ирж байна. Лондонгийн 2 баг байна. Ингээд 4 баг тоглоод багаараа аваргаа шалгаруулчлаа. Дөнгөж сая бас цуваа харваа гэж явдаг. Хувийн цуваа харваа буюу одоо хүний хувийн амжилттай. Тэрнийхээ тэмцээнийг хийгээд за багийн шагналд бол одоо 300 паунд бид цуглуулад одоо шагналын сан бүрдүүлээд ингээд Манчестерийн баг одоо манай хадгүй ахлагчтай баг маань төрүүлчлээ. За хувийн цуваа харваанд сая одоо энэ ган тулга маань төрүүлж байна. За ингээд ер нь дэндүү сайхан өргөн болж байна. Ер нь бол одоо зөвхөн нодинтой ланцруу. Өнөө шагаан холбоо бол одоо энэ Британд бол 2012 онд байгуулагдсан. Одоо нэг 5 жил болж байна. Ер нь энэ ажлыг нэг бүрдүүлэх гээд байгуулах гээд энийг нэг хөгжүүлэх нэлээ үтсэн. Одоо л нэг сайхан нэг юмд орж байна ер нь бол. Ер нь бол одоо хичнээн баг байна. Европта яар гэвэл. Одоо ер нь одоо Европын улс болгонд байна. Их сонд одоо Франц гэхэл одоо жишээлбэл 3 баг байна. Францд нэг том харваач бий одоо Баатар бат гээд манай Бацх гээд одоо ерөөсөө эн чин аав нь харваач, өөрөө харваач, дахиад хүү нь харваач. 3 үеийн харваач юм мондөг хүн байж тий. Монгол улсын үлэм зархан мэргэн Бацхын Баатар бат гэж. Тэгээд тэр хүн болохоор Монголын шагаан харваа холбооны Европ дахь одоо төлөөлөгч тийм ээ. Одоо дарга нь ерөнхийлөгч нь байна шүү дээ. За тэр хүний одоо удирдлагын доор ерөнхийдөө Европт бол маш их өргөн дэлгэрч байна. Зөвхөн Франц улсад гэхэд 3-4 баг байна, Германд гэхэд 2 баг байна, ер нь нэг гэхгүй. Тий, ер нь улс болгонд 2-3 болсон. Чехад 2 баг байна, миний мэдж байгаагаар за тэгээд Польшид 1 баг байна. Унгарт бас нэг сони юм ярихад нэг Унгар хүн одоо тэр Монголч эрдэнэ хүн байж байгаа. Хэн билээ нэр? За хэн билээ одоо фэйсбүүкээр бид нар бол найз. Би одоо залуу би одоо нэрийг бас жоохон мартаад байна уучлаарай тий. Хэн билээ тэр их сонин тэр нөхөр одоо нодин биш одоо сая энэ оны ихээр бид нар энэ Польшид нэг шагаан тэмцээн болсон тэнд очисон чинь нөгөө хүн маань бүр өөрөө ирээд бүр Монгол шагаа хөгжүүлэх гээд Качек бол Монголч эрдэмтэн Унгар хүн. Одоо ерөөсөө тэр хүн бүр шагаан хэрэгсэл яг манай Баатар бат энэ төр бас нөгөө шагаан хэрэгсэл хашлах сум юмнууд өгсөн. Тэгээ өөрөө одоо бид нар мод гэж нэрлэдэг одоо нэг авдар шиг зүйл байгаа шүү дээ тий. Одоо шагаан хэрэгсэл маань тийм ээ. Тэгээ тэр ямиг хүртэл өөрөө хийгээд хэрэгсэлтэй одоо унгарчууд тэгээ тэнд амьдарч байгаа монголчууд одоо оролцоод бүр тэнд хөгжиж байна. Энэ их сонин тий. Монголч эрдэнэ. Тэр өөрөө монголоор ярина. Их гоё тий. Англи Унгарт бол миний мэдхээр монгол судлаач эрдэнэ залуучууд нэлээд олон байгаа. Тий байгаа тий. Шарватар энтергээд монгол нэртэй залуу байх хэвээр. Одоо би одоо нэр нь орж ирдэг уучлаарай тий. Их сайхан залуу бай тий. Манай амраа мэдж байгаа даа уулна. Амраа хайгныг дуудаад даваа. Тэр сүүлийн хэдэн жил ингээд өргөжчихв. Би бол бас Англид нэлээд хэдэн жил болж юм бас нэг мэдхгүй би дуулаад. Тий үнэн. Гэхдээ одоо энэ ер нь бол эн чинь шагаа гэдэг чинь нэг тийм ингээ харахад их амархан юм шиг тийм ээ. Ингээ зүгээр нэг хэдэн хүн яслаа тийм ээ оноод ингээд эн чинь нэгэд нэгдүгürt одоо миний хувьд бол ерөөсөө шагаа юм харавж байгаагүй юм. Тий. Зүгээр яг хоо энэ спорт юм одоо их сайхан спорт л энэ. Хүнийг одоо их сайхан амраадаг тийм ээ. Одоо юу гэдгийг одоо стресстэй одоо нэг юм одоо ялангуяа том хот амьдарч байгаа хүмүүс бол маш хэрэгтэй тоглоом. Нөгөө стресс, депрешн гэдэг юм одоо яг тийм байхгүй юу. Хүн яах гээд эн чинь өнөөдөр ан хийгээд амтаа халаад идэггүй тийм ээ. Тэр чинь амтан халаад байгаа биш байгаа байхгүй. Би нэг юм олж хараад байгаа. Юу гэхээр ерөөсөө тэр амтан алахын өмнө тэр хүн чинь одоо тэр бууг ингээ шагаагаал ингээд одоо онлоод ингээ тийм ээ. Яг тэр хооронд хүн ертөнцөөс ингээ тасардаг гэж байгаа байхгүй. Яг тэрэн шиг энэ шагаа бол амтан алахгүй. Энэ чинь сайхан спорт юм байхгүй юу. Тэгээд яг ингээд хүн ерөөсөө онлоод харах гад одоо яг ингээд бүх анхаарлын төвлөрж байгаад хүн ерөөсөө үндсэндээ хорвоогоос тасарч байгаа байхгүй. За тэгээд онох юм бол тэр бол одоо бүр гайхамшигтай.
тийм ээ. Ийм гоё спорт. Бол их сайн амарч. Хөө ярих юм байна. Төвлөрч. Төвлөрч байна. 9 шидийн одоо илүү зүйлээсээ тухайн үедээ бол ангижирч. Ангижирч шүү. Хамгийн зовлон одоо стресс юу вэ? Яг тэр ийм байна. Хүний одоо хамгийн сэтгэлийн янз бүрийн юмнууд тайлэгддэг Тийм, байна тийм, шүү дээ. тийм. Би энийг олж хараад би өөрөө бас нэлээд тийм нэг одоо юу гэдэг нэг хайхтай стресс тааш яг энд нэг таксинд явдаг тийм ээ. Тэгэхээр тэр яаж нэхэр бас заримдаа бас нэг наан цаана ийм юмуд байна тийм ээ. Тэгэнгүүт ингээд гэртээ суугаад нэг 2 сайхан сум тавьчих чинь тэгэл ер нь бол ингээд сайхан амраал явчихна. Ерөөс энэ талтай байна. Энэ нэлийн сүүлүүд залуучж явах шиг залуучууд их олон орж явах шиг харагдаад миний харж байхад бол миний таньдаг залуучууд өрт сүүлүүд нэлээд идэвхтэй харж байгаа харагдаж байна. Үнэн ерөөсөө ялангуяа Британд бол яг одоо бидний үеийн нөхдүүд одоо манай найз нөхдүүд одоо миний найзууд гэр чинь дандаа ингээд нэг 50-50-аас дээшээ энэ төр тийм ээ. Заалынхан залуу нөх юм бол нэг 40 нэлээд сүүл рүүг орсон ийм усуд байсан байхгүй юу? Тэгээ бид нар эхлүүлсэн нэлээ хөгжүүлсэн нэлээ оролт. Ер нь бас энийг чинь сурах гэж ер нь том шагаж ярьд юм билээ. 30 жил харуулсан шагаж надад хэлж ирсэн. Мундаг том цолтон хүн шүү дээ. Одоо Бацкод энэ Францад байж байгаа мундаг хүн те. Баава Бацкод тэр хүн 30 жил 30 гаруй жил харуулж байгаа гэж тэр хүн хэлж байгаа шүү дээ. Би одоо хүртэл суралцж байгаа гэж байна. Тэгэхээр ийм хэцүү спорт тийм ээ. А тэгсэн чинь яг бид нар ч ингээд оролдож ятал одоо ингээд ялангуяа энэ манай ган тулга гэдэг энэ орхон туулын залуу гэдэг тийм ээ. Монголоос ирсэн яг 91 жил гарсан болж байгаа одоо өөрөө Монгол харвж ирсэн. Угаасаа нь харвж ирсэн одоо яг айхтар цол юм аваагүй мөртлөө их сайн харвдаг юм байж байгаа чинь Манчестерт одоо өөрөө амьдардаг. Тэгээд тэр Осочи гэдэг манай тэр шагааны залуучууд нэг тийм юутай ресторантай авъя. Тэр ресторанныхаа доотлын зааланд одоо агуулх байсан юугаа сайхан заал болгоод тэгээд энэ чинь шагаан өргөө байгуулсан. Нодны одоо бид нар тулах сайдыг байгаад та өөрөө тулах сайдыг мэднэ шүү дээ. Элчин сай тулгыгаа байгаад тулах сайдыгаа дэмжлэгтэйгээр бид нар тэн чинь өдрөлөг зохион байгуулад. Тэгээд тэндээ бүр шагаан өргөөгийнх нь нээлт юм хийгээд тэгээ одоо тэр манай тэр ган тулга одоо тэр сайхан залуучуудыг бэлдээд одоо харал дандаа 20 хэдтэй залуучууд энэ дээр авч байна. Би бол яг одоо ерөнхийдөө үндсэндээ энэ спортыг энд хөгжүүлчих гээд аминдаад үзээд байгаа. Яг миний яг ер нь давгүй эхэлж байгаагаа мэдвэл бас овоо яг тийм хүргээ заримдаа бас нэг оноод ингээ тийм ээ. Нэг 4-2 ч гэдэг юм нэг иймэрхүү явж байна. Ер нь сайхан хөгжиж байна. Үнэхээр би баяртай байна. За их баярлалаа. Ямар ч байсан одоо Англид хэдэггүй Европт за зөвхөн одоо залуучуудыг хүртэл зөвхөн Монгол гэлтгүй гадныхныг хүртэл энэ Монголын одоо соёлын нэгэн чухал хэсэг болсон шагаан харваанд татан оролцуулж шагаан харваан спортыг олон нийтэд түгээж байгаа таны энэ ажилд амжилт хүсье. Цаашаа улам их дэлгэрүүлээрэ. Их баярлалаа танд. За их баярлалаа. Тэгээ ялангуяа дээрээс нь энд амьдарч байгаа энд бид нар ч нөгөө байгаль орныхоо хүмүүсийг бас энэ спортод татан оруулах юмнууд хийж байна. Тий. Ганц нэг англи улсууд орж байна. Одоо ялангуяа ч өөрөө Матиуг мэдэн шүү дээ. Манай Скотландын Матиу тийм ээ. Матиу ч өөрөө манай тэртээ дөрвөө Шотландын одоо энэ Монголын өргөмжлөлт элчин өргөмжлөлт консул гэж явдаг шүү дээ. Матиу одоо энд орё гэсэн тий. Гэх мэт энэ гадны улсуудыг бас нийлэн дүүгээ оруулах тийм ээ. Нэг ийм юмнууд төлөвлөгөө юмнууд байгаа. Их баярлалаа тий. Ер нь өргөн дэгснэ Британий шагаа бол хөгжин тий. За их баярлалаа таны ажил амжилттай. Сайхан баярлалаа. Баярлалаа. Сайхан баярлалаа.